Хүн бүрийн амьдралд санаан дурамгүй гайхамшигтай өөрчлөлт ирдэг. Энэ бол аялал самс хандрлын баяр баясгалын. Түүнийг та зөвхөн мэдээд амсаад өнгөрөх биш, харин үргэлжлүүлж анхны алх маань зоригтойгоор хийх нь чухал. Мянган бэрийн аялал нэг алхмаас эхэлдэг. Аялын тойрог энэ бол таны нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч их Монголын нууц төвчөө нийгэмлэг. Хүсгэл аймгийн малчин ард даваа жавхын дээрээ сууж байна. Тэгээд даваа жавхахаасаа бас нэг зүйлийг сонирхож бас асууя. Манай үзэгчдэд зориулаад дархтын цагаан адуу гэж ямар адуу байдгийг, юугаараа онцлог шинжтэй байдгийг, энэ байгалийн онцгой шин чанар юундэ байна? Энийг асууя гэж бодож байна. Манай нутагт бол дархад цагаан адуу гэж одоо нэлээд дээр үеэс шалдарсан хөтөн төсвөртэй, эдлэгээ даахтаас хурд хүчтэй, сүү чанарлаг эмтэй. Дархад цагаан адуу бол ямар ч бартаа бол ямар ч шавар намаг туулах чадвартай байдаг. Ичнэж цузаамтад састай байсан. Өөрөө идэлжлэгтэн сайн эцэд турхнуудаа баяр наадамд уяас олгын таруу таах бол хурд сайтай. Одоо 40-50 хэмээн хүүтэнд бол даарахгүй. Ямар ч сасан шуурган дуруудахгүй. Ховргийн зайсан, соном зайсан гэдэг айл мянган цагаан адуу гэж уулаг бүрхсэн. Хонь бэлчж байгаа шиг сайхан байдаг. Тим адуу байсан юм гэдэг тэр цагаас өмнө л одоо байсан л байж таараа шүү дээ. Тэгэл тэр адуу өссөн байж таарна да дархад адуу. Тэ. Тэгэл одоо байж байгаа юм да. Манай дархад ард түмэн хижээж өсгөж ирсэн учраас тэгээ өнгөн ийм сайхан цагаан цусмын болохоор тэгэл дархтын цагаан адуу гэж нэрсэн юм. Нэрсэн л байгаа л да. Тий, тийм л байгаа. Энэ жилийн үйлчлэлт маш сайхан байна. Ховргийн цагаан ус гэдэг газар манай нутаг. Энэ голын захын ууланд өссөн ингээл одоо 70 нас хүртлээг амьдрал сууж байна да. Дархтын цагаан адуу ингээд сая давхиж байгааг нь харсан чи их сайхан байна шүү дээ. Үнэ сайхан. Угаасаа л одоо цагаан адуу цагаан цаасгаа ирчиг тодорч байгаа үз. Тийм бэ. Манай шишгэт хонхорд бол улаан уул, цагаан нуур, эренцэл хүм 3 сум одоо байна. Өөр газар байхгүй. Байхгүй. Ерөөсөн чинь чон ноход хөж ирэх чинь одоо энэ моридууд азраг морид. Шууд мөнөр бол дайрчин шүү дээ ер нь. Манай одоо энэ газар энд чон алсан одоо түүхтэй азраг шүү дээ өөрөө. Дархад цагаан адуу гэдэг чинь одоо мах шүлэн амтлаг, чанар сайтай, сүү нэмтэй. Сайхан шүү дээ. За тэр цагаан адууны чинь одоо жинхэнэ одоо махаар хийсэн бууз энэ байна да. За та одоо хөртөж үзэдэ ямар байх нь вэ? Яа. Энэ нутгийн сайхан өвсний шим бидээ сайхан л амттай байгаа. Сайхан бууз байна. За. Энэ өвлийн хүүтэнд За болж. Адууны мах идчихэл одоо энэ хүүтнийг авна шүү дээ тийм ээ. Адууны махыг өвлийн хүүтэнд идэхэд нэг дугаарт шингэж сайтай. Гэдэс дотор ямар нэгэн хямраа байхгүй. Тарган адууны өөхтэй мах эцүүн бол өлсөхгүй, даарахгүй. Илчлэг шүү дээ ярина. Дархтын цагаан адууг малж байгаа. Одоо гол бас нууц байна уу? Таны одоо арга барил ямар арга барил вэ? За нууцлаад байхын чиг байхад би бол адуу малаа бол ерэн тэр хашаа хороонд байлгдвэ. Аль сонор сэрэмжтэй задгад маллах их дуртай. Адуу малайг бол хашаад байгаа дуу нэг дугаарт эцэс турна, хоёр дугаарт сонор сэрэмжгүй болдог. Хэрэн одоо ханган нохоноос бие хамгаалах чадваргүй болдог. Ийм байдаг. Тэгэхгүй ийм сонор содноор ингээд сайхан отрын чанараар байж байгаа дуу чинь бол чон нохой бол тэр адуунд ойртох болохгүй ерөөсөө. Цагаан адууны сүү гэдэг бол одоо айхтар эмтэй шүү дээ. Дээр үед хаад ихсдээз дан цагаан адууны одоо сүүгээр айраг хийгээд тэр айрга нөө хаадын айраг учраас бас хүндлээд хар айраг гэж нэрлэдэг.
хар ариг гэдэг маань одоо хар гэдэг маань муухайгаар хэлж байгаа биш. Хар гэдэг чинь бас нэг талаараа хүндэтгэлийн үг юм байна. Одоо манай хар хүн гэдэг ингээ ярьдаг маань. Миний ганц хүн гэж судахтай тийм хүндэтгэлж хэрэглэж байгаа үг юм байл ш. Яахан буруугаар ойлгосон бол одоо цагаан шимийг минь бараан гэлээ гэж л хүн ойлгох шахам юм байна да тэрэ чинь. Үгүй юм байлаа. Тийм биш юм байх нь байна шүү. Тийм байна. Хаадын айргийг болохоор хар айраг гэж. Ховрган улаан Монгол дархтан уудсан сүйл той энэ цагаан адуу ер нь хүүтэнд тэсвэртэй мах сүүнэ чиглэлээр одоо чадвар сайтай ийм алнууд байд юм да. Адууны энэ сайхан соёлоо сайхан түгээж аваараа. Тэгээд энэ дархтын сайхан цагаан адуу одоо энэ сайхан хээр талыг бүрхээд ингээд төм бом өрөх болтугай гэж. За таны миний сайхан ер бол бат хорс хийж. Миний дархт цагаан адуу нутгаараа дүүр бэлчиж байх болтугай. За баярлалаа. Та сайн байна уу та? За. Сайхан үйлчиж байна. Тарган үйлч нь та. Таас ажиллаар явж байна. Ажиллаа би дуудлагын дээр явж байна хайлт. Танай энэгээр юу өвчин юм хэр байна? Манай энэгээр бол ер нь ханаад нус гайгүй. Энэ жилийн үед сайхан тарган үйлч гоё. Ханаад нусгүй тавин байна. Ковид гэсэн манайхаа ер нь манай сумд бол гайгүй. Ер нь ногоон байгаа. Мондөг ба шүү дээ тий. Нэг ч хүний гарцгүй байна л гэж. Тий. Тэр өглөө зүүн тайгаас гарсан. За. Тэгээ наашигаа одоо шууд ханх руугаа чиглэж явж байна. Тэгээ бас нэг айл амтэн байхаар нь орж нэг цаа уучаад зам асуучаад орё гэдээ орсон чинь. Та эдээ таарлаа. Өдөржөө хэдэн километр явж байна. Өдөртөө бол манайх дуудлагын хэмжээгээр л болно. За өвөл бол машинаараа ингээд ойр хавьдаа явна. Тэгээд цаа мороор явна. Ер нь алстаа бол. Нэр маргааш одоо битүүн боллоо. Маргааш битүү. Тийм байна. За баярлалаа та бүхэнд. Аялын тойрог нэвтрүүлэг цагаан ор сум дээр ирсэн байж байна. За цагаан ор сумыг манай үзэгчид бол сайн мэднэ. Одоо Монголд хамгийн хамттай цагаан загсаар алдартай. Та бүхэндээ танилцуулах байгаа хүн болохоор цагаан загсны манай өвөлдөрт олон жил одоо дарга хийж исэн дашдор жахыгаа танилцуулах гэж байна. 150 тонн жилдээ цагаан загсыг одоо агнадаг байсан. Гэтэл энэ одоо загас маань яагаад ингэ тоотлохын цөөрүүд байхгүй болчихоо та бидний сайхан түүхийг хүүрнэж 1956 загсны үйлдвэр байгуулагдаад 73 хүртэр загсны үйлдвэр гэж ажиллаж агнуур хийгдээд тэгээд тэр үедэр бол загсны хэмжээ бол буурсан. Тэгээд манайхаас бас асуудал тавьж энэ төлөвөөгөө хасах. Яас үлдээ 70 тонн 50 тонн энэ загсны үйлдвэр зогсохын үед бол 25 тоннын жилийн төлөвөөтэйгээр ингэж агнуур хийсэн юм. Ялангуяа 1972 оны энэ хууль гарахаас өмнө бол үржлийн үед агнуур хийж байсан. Хоёрдугаарт 1972 оны үерийн дараа бол гарц бол их өөрчлөгдсөн. Бид энэс болоод бид төлөв асуулах барих тухай асуудал тавьж байсан юм. Тэгээс үлдээ одоо зах зээлийн үед бол аажмаар хөвчлөгдөө тэгэл ерөөсөд дууссан юм байна. Гадаадд одоо энэ цагаан загсыг экспортод гаргадаг байсан уу? Зуныхын давслал өвлийнхэн хөлдөөгөр нь хадгалын дамжлагаас тэгвэл ханхаар хоошоо гардаг байсан. Тэгэхэд бол 45 копекээр гарч байсан л да. Тухайн үед чинь рубль 5 төгрөг байсан шүү дээ. Тэгсэн. Тийм байсан. Нэг хэсэг байна шүү дээ хаа. Пэлдгээ загс гэдэг шүү дээ. Цагаан загснаас жоохон өөр. Тийм. Тэрийг цагаан загс гэдэг одоо хүмүүсийг хөлгтөө зардаг байсан. Одоо ерөнхийдөө цагаан загсын нөөцөр нь байна уу? Цагаан загас бол байгаа. Ер нь тийм одоо эргэж тэр үйлдвэрийн нөөц хэмжээний нөөцтэй болтол ярих ер нь тун хүнд. Одоо агнахгүй нэг 10 жил ч юм уу 5 жил болоход өссөн тийм ээ. За энэнийг бол бид нь бас туршиж үзсэн болсод. Агнахгүй 4 жилээр хааж үзлээ. Тэгэл агнуур хийсний дараа хэмжээ гайгүй байд юм. Тэгэл аяндаа буурчт юм. Тэгэхээр энэ чинь ерөнхийдөө нэг тийм юм босч ирэхгүй байгаа л гэсэн санаа л да. Энэ яагаад гэвэл 100000 жаримхан 0.1% амьдардаг гэж ийм эрдэмтдийн судалгаатай байдаг. Тэр үед энэ ховсголоос өмнө энд Андрен Пүүс гэж байсан байна.
манай энэ ховоргаамд бол загас магсаа зойролдог байсан юм шиг байна. Зойрны нөхнүүд байдгийг 1915 год гэсэн тийм байшин байсан юм. Дээр үед чинь хөвсгөл чинь одоо энэ хатгал ханх энэ хавцаа чи ерөнхийдөө Орос, Хятад, Голландууд, Америкууд, пүүс компаниуд ингээд цугларсан тийм худалдааны хот байсан. Тэгэхэд энэ цагаан загсыг бас энэ Баатар цагаан хааны бас зоогонд гээд бас Оросууд их худалдаж авч зардаг байсан гэж би уншижсэн юм. Таны ярьж байгаа зүйл бас л зарим талаараа бас таарж явах шиг байна. Цагаан хааны зоогонд явдаг байсан нэгсэн тийм л одоо тийм сонирхогчдын судлаачдын тэмдэглэл дээр тэр бичигдсэн байдаг л да. Энд бол одоо тул байна, зэвэг байна, хадар байна. Цагаан загас байна, пэлд байна, гутяар байна. Тэгээд агнуурын биш жижиг нэг жарамара гэсэн юмнууд бий л дээ. Хар галуу гэж нэг яхтар амтэн ирсэн. Одоо хэдэн мянгаараа байж байна. Тэгээд одоо энэ чинь одоо тэднийг бол нэг нь өдөрт 6 гиддэг гэсэн тийм судалгаа тооцоо байдсан байдаг л да. Хар галуу бол уг нь байхын хувьд байсан. Гэхдээ одооных шиг ингэж байгааг олноор байгаагүй. Энэ бол Европоос хөгдөл тэгээ ер нь зэгцлэл явдаг юм гэсэн л одоо тийм юм яригадад байдیں۔ Шүү дээ. Манай нутагт ирж одоо энэ нархтын цагаан загасны тухай бас нийтэд мэдээлэл өгч түгээж одоо энэ яаж байгаа та бүхэнд их баярлалаа. Зүгээр бэлтгэлтэй байсан бол бэлнээр нь идэхээр байх байсан. Бэлтгэл байхгүй байсан учраас энийг яаруу явуулсан замдаа тэгээд нэг амтын үзээрээ. Ерөөсөө энэ загсныхаа амтыг аваагүй баг 10 жил болсон байна шүү дээ. Хөлдүүгээр бас иддэг арга байд юм л да. Хөлдүүгээр яаж иддэг юм? Харин хот татаа ингээд нэг хөлдөө мах хэрдэг шүү дээ. Тийм. Тэгэл одоо давстай перстэй хатгаал тэгэл санган давс перс утгаа тэгэл шууд хийж идэх нь шүү дээ. Шууд идэх шүү дээ. Бас нутгийн хүмүүстэй нийлээд ер нь загас юм хэрэг байгаа гэдэг талаас нь хандлт хийж ингэж тор тавьж үзсэн. Ер нь бол энэ цагаан нуурын сумын хэмжээгээр нийтдээ 200 кг цагаан загсны одоо квот олгод юм байна. Загасны талаар бас нэг одоо загасны нэг яс их багассан, маш жижиг юм болсон. Өгсчөөл одоо хавн хөөх. Би эрүүл мэндэд их хэрэгтэй чанартай юм загас байгаа шүү дээ. Одоо 100000 гаруй хар галуунд одоо зүүнүүлрэлт бол цуглаж нэг галуу одоо 4-5 хил загас иддэг. Загасны ерөөсө гарч ин загас устж өгөө болж байгаа ерөөсө цагаан хар галуудын их холбоотой. Европ хятад болохоор хар галуу гэж чинь ерөөсө байга газар нь буудаж өндгийг хагалах ч юм уу тийм маягаар явсаар байжгаад тэр олон хөөгдсөн хар галуунууд чинь наашаага Монгол руу ирээд байгаа юм бэл. Хятадуудын яг ямар арга хэмжээ авдаг шиг ийм арга хэмжээ авахгүй бол тэгэл ер нь Монгол улсаа яриа загасгүй болох юм байл. За манай аяллаа баг ба штэ. Нөгөө тайгаасаа хөдлөд явсаар байжгаад далай дээр хүрээд ирсэн. Одоо ингээ ханх явах чинь бүсэндэгүүр явсаар байжгаа 60 гаруй километр яваад очино. Бид нар анх нөгөө далайгаар явахдаа голцоо цасан дээгүүр явж ирсэн нэг хектар айцсгүй байсан. Одоо ингээ доор ингээ харахад байна штэ. Одоо энэ хөх совд гэж одоо хэлэгддэг манай хөвсгөл далай ээж маань ингээ тов тонголог харагдаж байна. Одоо далай доор байгаа чулуу одоо ус ерөөс яг ингээ болор мэд тонголог харагдаж байна. Бас л одоо гайхах мэдрэмж төрж шүү. Ойрхон явж балдгүй юм байна. Мөсөн дээр явна гэдэг тийм амар хэд биш шүү. Ер нь мөсний зузаан бол ерөнхийдөө ингээ баг харагдаж байна. Бол 1 хектар мөс бол тийм бас зузаан биш байна. Бас гэхдээ нэмгэн биш. Ерөнхийдөө нэг 60-70 санчтай буюу бас айх аюулаас нэлээд бага болчихсон гэж одоо хэлж болохоор надад тийг санагдаж байна. За нэг ганц аюул байдгийн байлээ.
Мөс бүхэн өөр гэсэн зузаантай байдаг. Зарим газар бол ингээд мөс их нимгэн байдаг. За ялангуяа энэ нуурынхаа далайн бол эрэг хавцаа бол илүү зузаан байх болов гэж бодохоор байхад зарим хасагтай бас нэлээ нимгэн байдаг. Тэгээ тэр одоо нимгэн хэсгийг нь бол ингээ харахаар нимгэн хэсэг нь ингэж илэрхий харагддаг. Тэрийг болохоор далайн өрх гэж нэрлэдэг юм байл. За хар хилийг бол манайхан мэднэ шүү дээ. Мөс хөлдөгтөө хоёр талтаа ингээд нийлээд хагараад голынхын зайн одоо нийлээгүү тогтоод ингээ байж идэг. Хоёр хар хилний голоор явна гэдэг хамгийн аюултай байдаг юм байна. Яагаад тэгэхээр хоёр хар хилний голоор ингээд машин явхад мөс нимгэн байдаг. Тэгсэн мөртлөө хар хил их эмзэг учраас мөс доошоогоо цөмрөөд нөгөө Үхлийн архив гэдэг киноны хэсэг шиг ингээд мөсөн доошоо ороод буцаад ингээд нийлдэг учраас хамгийн аюултай гэж одоо ярьдаг юм байна. Хүсгэл далаагаар ингээд аялж байгаагийн хувьд бол бас ямар нэгэн уул ус ийм газар бас ам гарч болдог учраас яг одоо манай нөгөө ханхын нөхдүүд маань хүлээж аваад одоо эдгээр нөхдүүдийнхаа дараас ингээд бид нар газарчлуулаад явж байна. Тэрнээс биш эртээ сайндаа би машин бариад явна гэдэг тийм бол байхгүй юм байна. За ингээ аяллаа үргэлжлүүлээ хэдүүлээ. Манай өмнө хоёр машин явж байгаа. Яг энэ өмнө машин явсан мөрөө хараад энэ мөрөөрөө л явахгүй болохгүй гэж одоо ярьж шүү. Ханхийнхан хаана мөс нимгэн байдаг, хаана зузаан байдаг гэдгийг нь ерөөсөө явсаар баад сурцсан учраас над шиг шинэков жолооч бол ерөөсөө ингэж л явах хэрэгтэй. Тэгээ тэшүүрийн нэгдүгээр зэрэгтэй. Аймгийн аврагуудаа оролцож байгаа. Тэгээд урд нь бас усын аврагуудаа зөндөө оролцож байсан. Тэгээд усаас нэг хүрэлтэй. Хотод очиод гулгах, энд гулах хоёр аль нь сайхан байдаг вэ? Ер нь эндээ гулгах гоё л тоо. Тэгээ хотод чинь тэгээд гэрээс олох гарч. Далаа дээр хичээл хийхэд ер нь ямар онцлогтой байдгийг та нарт бол байгалийн гоё өгөгдлөөд юм байна штэ. Зарим орнууд чинь ингээд $9 сая зарж иж коток хийдэг. Гэхдээ нөгөө олон улсын катокны мөсний чанар байдаг ч юм уу, далайн ээжийн мөсний чанар ч юм уу энэ хооронд хэр их зөрүү гардыг бол их зөрүүтэй шүү дээ. За ээжийн мөс бол их хатаа мөс. Коток одоо улсын аврагууд очиод оролцох юм бол коток бол их зөөлөн. Манай энд ч одоо ингээд хатаа мөсөн дээр гулгаж байгаа хүүхдүүд чинь очиод одоо яг котокн дээр гулгах юм бол бүр хамаагүй зөөлөн. Тэгээ Монгол улсынхаа нэрийг гаргасан сайхан амжилтыг үзүүлээрэ тэгээд мэдөө бүгдээрэнд надаа сайн сайхныг хүсье. Ханх Мондын хилийн багнаа бас ингээ үзээд сайхан хилийнхээ багнаас айц савлаа сэтгэл сайхан өндөр байна. 2020 оноос хойш 2 жил шахам хугацаанд ингээд хил хаагдсан байж байгаа. Ханхийнхны хувьд бол ахуй амьдрал бодо бүх зүйл нь ерөнхийдөө тийм Орос маягийн ахуй амьдралын хэм маяг бол байж байна. Ханхийнхан бол одоо Орос саунтай одоо Орос дүнзэн байшингууд Орос руу гарч одоо хилийн аймаа хийдэг. Мөн Орост одоо ажил төрлөө хийдэг олон ханхчууд бол амьдардаг. Яг одоо сүүлийн үеийн байдлаар юу болж байгаа гэхээр ханх Мондын хэсэг бол одоо олон улсын чанартай хилийн бомб болж байгаа учраас эндээс одоо Оросоос маш олон жуулчид энэ ханхын гоё байгалийн сайхан үсгэлэнтэй газараар ирэх боломж бол нээгдсэн байгаа. Яг энэ тоо бол ер нь өсөх маш их боломжтой байгаа юм байна лээ. Ер нь статистик тоо баримтаар бол ер нь жил болгон 15,000 орчим орсууд гадныхан орж ирж байна. Хөрсгөл далайн сайхан байгальд он сайхан амраад загасчлаад буцдаг. Одоо ийм зүйлүүдийг ярьж байна. Санаа зовоосон асуудлууд юу вэ гэхээр Оросуудын манад ирж байгаа гол аяллаа гол зорилго юу вэ гэхээр энэ дураараа энэ сайхан байгаль дотор нэг сайхан амарч байна. За хоёр дахь нь болохоор цэвэр загасчлалын зорилгоор ингээд аялал жуулчлалын зорилгоор ирж байгаа. Манайхан бол яг хавьда ингээд сайхан гадаадынхнийхаа сайхан хүлээгээд авч идэг. Ялангуяа тэр загас агнуурын спорт агнуурын энэ нөхцөл олон талын энэ бичиг баримт шаардсан зүйлүүдийг жоохон цэгцтэй цөөлөхгүй бол бас манай аялал жуулчлал бол ийм байдлаар хөгжихгүй гэдгийг бас хэлмээр санагдаж байна. За хоёр дахь нэг хэцүү зүйл нь юу вэ гэхээр хуучин бол одоо цагаан нуур
Рэнчинлүмб, Ханх гэд олон одоо сумуудаг аймаг сумуудын хооронд л нислэг явдаг байсан. За мөн одоо шууд Ханхаас Улаанбаатар гэд олон сайхан нислэгүүд явдаг байсан. Тэр маань одоо бас болчиход байгаа. Тийм учраас одоо бас нэг тэр сайхан аяллахаа хуучин нислэгийн тэр сайхан цаг үеийг бас сэргээхгүй бол бид нар энэ гол асуудлуудаа шийдэж чадахгүй байж одоо аялал жуулчлал яриад хэрэггүй. Гурав дахь нэг том асуудал юу вэ гэхээр аялал жуулчлалын буюу одоо жуулчдын ариун цэвэр одоо жорлонгийн асуудлыг бас нэлээд цэгцтэй шийдэхгүй бол энэ хөрсний бохирдлоор хөвсгөл далай ээж байгаа бас бохирдуулах нөхцөл байдал нэлээд бүрдсэн байлаа. Яагаад тэгэхээр ханхад ингээд ирээд би харж байхад маш олон энэ жуучны баазуудыг ойрхон ингээд шавааралдуулаад барьцсан. Тэгэхээр нөгөө сайхан байгаль дунд ингээд сайхан ирж байгаа нөхдүүдийг харахаар тэр сайхан одоо тэр гой тогтцыг нь байхгүй болгож нэг л тийм шамбаарлагдсан тийм гэр хороолны шамбаарлалтаар ямар муухай харагддаг вүлээ. Яг тийм байдал бас үүсэх гээд байгаа юм болов уу гэж зөвхөн надад анзаарагдлаа. Тэгээ манай ханхынхан ухаантай ард түмэн мэдж байгаа байлгүй надаар хэлүүлтгүү зүгээр би ирээд бол нэг хөндлөнгийн нүдээр бол тэгж харагдаж байна. Иймэрхүү зүйл ажиглагдлаа. За их зохиолч Астарчин насардар дарж байгаа шилэндэр гардаг одоо хинтийн сайн нэг өндөр сайхан нуруунд одоо манай хойд зүгээр одоо үргэлжилж за энэ одоо хөвсгөлийн цэнгэр язгаарт одоо хойд тоймортой одоо энэ усын хамгаалтыг одоо өдрөн зохион байгуулж байгаадаа бас бархууштай байдаг. Энэ дархан хилэн баган дээр одоо хилчтэй байна одоо өөргөө өөрсдөхтэй хилчтэй манаас хямар дундаас иргэдэг. Монгол улсын маань хил одоо халдцгаа дархан маш хилчтэй маань одоо яраа болдоор одоо бадрах болтугай гэж ярьё. Бид нар ингээд ханх мондын хилийн бүсээ үзчихэд ингээд буцааж явж байна. Тэгээ бид нар энэ заставынхаа нөхдүүдэд их гоё бэлэгтэй ирсэн юм аа. Ямар бэлэгтэй ирсэн бэ гэхээр манай энэ хилчин цэргүү заставынханд хилчин нохоо бол маш хэрэгтэй байдаг. За Монгол банхар бол манай үзэгчид бол сайн мэдж байгаа. Хүүтэн төсвөртэй, эзэндээ ээлтэй. Ерөөсө бүх 9 сайхан шинжинд бүрдсэн одоо 4 нүдтэй одоо банхар гэж ярьдаг. Одоо энэ сайхан нохоогоо одоо та бүхэндээ бас бэлгэлье. Манай Монголын нууц товчоо нийгэмлэг аялын тойрог нэвтрүүлгийн зүгээс одоо та бүхэндээ энэ сайхан нохоог ингээд бэлэг болгож байна. Тэгээд тэг хилчин нохоо бол маш их үүрэг оролтой. Тэгээ одоо хил зөрчийг мөрдөх, хөөх, саатуулах хүчтэй үүрэгтэй нохоо маш их дуу чимээг одоо холоос мэдрэх хүчлэн даваа талтай. Энэ өгж байгаа нохоо маань одоо 2 сартай нохоо байгаа. Ер нь хэдэн наснаасаа эхлээд хилийнхаа одоо ажлыг хийгээд гүйцэтгэхэд үүрэг гүйцэтгэхэд явах бай нохоо бол 6 сараас дээш л тэгээд болчих штэ. Монгол нохоо бол ерөнхийдөө асуулаа хилчтэй одоо бас нөхөр урд нь одоо үе хилч тахмад бас Монгол нохоо ер нь тэжээж хил хамгаалт дээр нь ашиглаж байсан. Монгол нохооны давуу чанар л одоо тэсэр ажил сайтай. За хилээ сайхан манад байж байгаарай. Тэгээ чамаг одоо ийм сайхан хамт олондоо ингээд хүлээл гэж өгж штэ тэгээд. Тэгээ Монгол нохоо сайхан л да. Монгол улсын хил дархан байгээ. Баярлаа. За баярлалаа. За Өсгөл аймгийн эдийн засгийн одоо гол тулгууруудаа өвчин зүйл бол хөдөө аж ахуйн салбар. За дараагийнх нь бол одоо аялал жуулчлалын салбар болох ёстой гэж бид ингэж одоо тодорхойлж ойлгодог. Тэгэхээр цаашдаа яаж одоо үйл зууны дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх үү? За мөн цаашлаад бол яаж аялал жуулчлалыг төрөлжүүлж одоо хөгжүүлэх үү гэдэг энэ асуудлыг илүү төлхөө анхаарч ажиллаж байгаа. Яаж одоо шашны аяллыг хөгжүүлэх үү? Яаж одоо бид одоо тодорхой хэмжээгээр уран судалдаг хүмүүсийг бас аялуулж хөгжүүлэх үү? Мөн одоо олон одоо уралдаан тэмцээн олон нийтийг хамарсан одоо үйл ажиллагаанууд олон улсын тэмцээн уралдаанууд зохион байгуулдаг. Энийг бид нар яаж өвсгөлийн сайхан баялд авчиж зохион байгуулах вэ гэдэг энийг одоо хөгжүүлэхийн төлөө бодлого одоо гаргаад ингээд ажиллаж байна. Жуулчдад одоо юу хүсэж байна? Ямар хүсэлтэй хүмүүс Монголд ирэхийг хүсэж байна? Тэрэнд зориулсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн гаргаж ажиллах нь бол бидний хийх ёстой хамгийн чухал зүйл гэж ингэж ойлгож байгаа. Тийм учраас аялал жуулчлалын бүтээгдэхүүн төрөл одоо үйлчлэгийг нэмэгдүүлж одоо олон улсын стандарт юмд нийцсэн байх ёстой гэж ингэж ойлгож байгаа. Тийм учраас одоо аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх үйлчлэгийг одоо олон улсын стандартад нийцүүлэхийн төлөө өсвөрчүүл бид одоо чамааж ажилланаа. Нэвтрүүлгийн ерөнхийдийн тэтгэгч Их Монголын нууц товчоо нийгэмлэг. За Өвсгөл аймаг маань бол одоо аялал жуулчлал байгалийн өвөрмөс тогтцтой сайхан олон дурсгалт газруудаас гадна түүхийн дурсгалт бас Монгол улсын түүхэндээ одоо бичигдэж тэмдэглэж үлдсэн бас
дурсамжт бас газрууд их бий. За түүнийгээ одоо манай хангачууд маань Хөвсгөл аймгийнхан маань одоо ингэж бас мөнхчүүлж өшөө дурсгалууд ингэж босгож өгсөн байна. Хотгоодын Шадарван Жингүүн жив 1757 онд одоо энд манжийн эсрэг тэмцэж яваад энд яг зорж ирж исэн. За яг одоо Шадарван маань одоо ингээд зорж ирж исэн гэхэд бол хөвсгөлчүүд бид нар бас яг энд ирэхдээ бол үнэхээр омгшдог ийм сайхан газар байна. За нөгөө талдаа бол бас жоохон гунигтай байна. Юу гэвэл яг эндээс одоо бас тухайн одоо хамт явсан нөхдүүд нутаг орны бас зам харгууг санаагүй хэлбэрээр одоо буруу зүрүү зааж өгснөөс болоод манжид одоо яг энэ бан толгой гэдээ яг эндээс бол ингээд баригдаж явсан байгаамаа. Манжид хилж Чингүүн жавыг барилцж явсан улсууд тохоо үедээ их сайхан өндөр шан харамж авч ирсэн ч гэсэн түүхэнд бас нутаг орныхаа нэрийг гаргаж нэг өсөндөө арилшгүй бас тийм муухай тал бас үлдээсэн байгаа тийм ээ. Тэгэлгүй яг одоо энэ ч одоо Монголын түүхэнд бол энэ чинь манжийн эсрэг тэмцэжсэн. Одоо ялангуяа одоо баруун нутаг Хөвсгөлөөс бол ингэж онцгойлон эрлэхгээр одоо амби хайргүй тэмцэж ирсэн одоо Монголын одоо баатар шүдэн ч одоо энэ цаг үед ярих юм бол сүүлд нь Хотгоодын Чингүүн жавын хошууны ард олныг эргэж бас дахиж өмнө дэгдэн гэд тал тийшээ нь цөлөөд за одоо ховдын мянгадууд гэж байгаа шүү дээ. Ер нь бол одоо тэр манжийн нэг бохоо бодлого биш үү тийм ээ. Ерөөсөө одоо эргэж энэ монголчуудыг одоо нэгтгэхгүй байх, улмал тараан бутраах, дээр нь одоо шарын шашныг түгээн дэлгэрүүлэх. За ялангуяа бол одоо манай бидний эдийн одоо энэ зогсож байгаа энэ алс хязгаар нутагт бол харин бас тэр шарын шашин дэлгэрэх нь бол харьцангуй хол газар нутгийн онцлогоос хамаарат дээр нь тэрнээсээ хамаарат одоо бас манай энэ нутаг хотгоодууд бол тэмцэх шаарддаг. Тэгээ энийг бол одоо саяын даны хэлдэг шиг бас тийм тараан бутраан байршуулах олон тийш нь олон одоо хошоо руу ингэж хувааж байршуулсан бас нэг ийм бодлого байсан байна лээ. Хүчийн тарамдуулсан тийм. Энэ сайхан газар ингээд ирсэн. Бас гуниг төрж шүү те. Түүхийг бол ер нь бас шүүдгүү гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Зүгээр одоо эргэж бид нар ингэж дурсдаг. Өнөөдөр бол бид нар жишээлбэл Чингүүн жаваараа ер нь монголчууд маань бас манжийн эсрэг тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэжсэнээрээ бид нар бас бахархаж энийгээ бас цааш нь дандаа одоо дурсж явах ёстой л гэж ойлгож байгаа. Тэгээ эргээ бодохоор Монголын хувь заяанд мухаар нөлөөлж исэн. Одоо манж гэдэг улс өнөөдөр алга монголчуудын хооронд нь дайсагнуулж исэн, ойрдууд хатгчуудын хооронд яс хайж исэн. Төвд гэдэг улс өнөөдөр дэлхийн газрын зураг дээр байхгүй байж байгаа шүү дээ. Би бас тэрийг бас нэг цаанаа учиртай л гэж боддог. За бид бүхэн Хөвсгөл аймгийн ханх сум дээр ирээд энэ нутгийн бас сайхан буурай дамбуугатай уулзж байна. За дамбууга бол одоо насаараа ан ав хийсэн одоо ийм хүн байж байгаа. Тэгээд ер нь ан ав хийж яхад ер нь тохиолж исэн содон сонин зүйлүүд юу байдгийг хэвэнд нэг явж исэн нэг баавга юм дардсан байсан. Тэрийг яг алсан. Тэгсэн одоо юу алсан байдсан бол гэсэн нэгийг бариад дардсан нэг тийм сонин зүйл байд миний санаанаас гардаггүй. Тэгээ хоёр баавгатай нэг болсон юм. Чингэрээ хоног 300 шахуу хийл байгаа биз том нь. Баавганы мах өөх ер нь юунд сайн байдیں۔ Та эдэж үзсэн үү баавганы мах? Эцсэн. Уушиг цээж муутай хүнд одоо их сайн л гэж ярьдаг байсан. Бис өндөл итгэрээ болсон. Адууна махта төстэй гэх юм уу яг хөө тиймэрхүү л байх баг. Зэрлэг ан дотроос одоо хамгийн хэцүү тийм ямар ам бэ? Бодон болвол яг хөө шархачтай мөрөө тойр сайлдаад хөндлөнгөөс дайрдаг. Тэр жаахан эвгүй. Буучихтай зэрэг ухсгаж яахын тухгүй ирдэг гэж ярьдаг. Тэр дороо ирдэг вэ гэж ярьдаг. Миний тэр бол аргагүй муудсан тулдал тэрнээс гайгүй байсан бол тийш намайг валла хийшлгүй байх үү. Содон аргууд байх шиг байна тийм ээ. Одоо нүхнээс нь гарахт нь модоор дарж агнадаг. За мөн одоо сайл тавих ч юм уу. Та тэр дээр үе анчиж ер нь яаж тэр одоо хүчрэх техникгүй үед энэ том амттыг агнадаг байсан. Сайл гэж ямар юм бэ? Сайл гэж одоо бодвол ном сумл юм шиг байгаа юм бэ. Энэ тоомон дээр нь тавьдаг байсан юм уу би одоо зүүрэлдээ. Тэгээд нэг утас мутас татсан байгаа. Тэр нь тэгэл яг одоо энэ
20 метр тавилаа гэхэд яг тэр утсанд нь хүрэхэд мултар тэр соёл нь харуулж алддаг юм шиг байна. Шагтаг онс. Онцтой байсан юм шиг байна. Та яагаад тэрийг сураагүй? Манай хөшөө надад би заалгах гэж уг нь үзсэн. Чи соёлонд өөрөө орж өгөх нь би чамд ерөөсөө тэрийг зааж өгөхгүй гэлдэг. Ерөөсөө өгөөгүй. Шандаг нефт гарч ирсэн соёл ямар ч том амтны гардаг л гэж ярьж ийш. 40 хэмиг хүүтэнд энэ ой дотор хууланд за магадгүй бид нар явж байгаад нэг машин тэрэг эвдрээд одоо ингээ хэцүү байдалд боллоо гэж үзье л та. Тэгэхэд яаж юм гарах вэ энэ хүүтэнд? Гэхдээ модон дотор бол яг хоо гал төлн. Тэ унтх бол модны ярол ингээ цасын хамаал ерөөсөө унтдсан шүү дээ хээч. Цасаар нэгэсэндээ хүнжил хийх нэ. Үгүй цасаа гадрын бараадуулж байгаа юм. За. Тэгэл яг мод цуглуулаад нуруулна. Галд 3 хүн болоод ингээд гадаа тойрол нуруулдаад ингээд унтан шүү дээ. Бүр гол дээр хоноход айхтар хүүт. Айдаа 40 бараг хүрэх бах. Тэгээд ийм уулын хар дээр хоноход арай жавар нь буучаад дулаан байдэн шүү дээ. Дор гол дээр болохоор тэр хүүтэн байдаг зал юу байгаа юм. Бид нар сая таагаад байж байгаа. Манай продюсер Цэцэн Зориг битээр чинь тэр цаатан айлд очиод ингээд цааны гоё ингээд ийм шовгор урцсан байгаа шүү дээ. Тий. За. Тэгээд дотор нь галт хүлж байгаа шүү дээ. Тий. Галт хүлээд гадаа төчид тачигж яхад дотор нь ингээд дулаахан болоод халуун болцсон байхад би тэр нэг 2 цаг урцсан дотор байж байгаад урцсан дотор унтна гэж үзсэн чинь тэсэхгүй гараа авчиж байгаа байхгүй юу. Нөгөө гэрлүүг очиж хонсон. Нөгөө цаатангууд чинь бид нарыг шоолж илээ. Шоолгүй яах. Бид нар чинь 2 хүнжил нөмрөөл унтдаг. Та нарт бид нар 3 давхар хүнжил өгсөн. Тэгээ унтаж чадахгүй. Бид нар чинь гадаа хойд унтаад явдаг. Таад чинь ч бас одоо болоогүй байна л гэж илээ. Бас гайхаад байхгүй. Яаж одоо тэр хүүтэнд эсэх вэ? Тэгээ өвөл энэ их хүүтэнд чинь эхний хоногт бол жаахан хүүтэндэг байх шиг байд. За. За 1-2 хоноод ирсэн дараа дасчихдээ шүү дээ орчондоо. Харин тэгээ санагдсан. Тэгээ дасчихдээ. 2 хоноод жоохон дасаад 47-8 градусын хүүтэнд байсан улсууд чинь 32 градус болсон чинь өнөөдөр чи яасан сайхан дулаахан өдөр вэ гэд. Тэгээ хот руу ярьсан чинь 25 градустай бид нар хөлдөж өгөх гэж ингээд байгаа байхгүй. Тэр их одоо намдоор одоо юутай газар байгаа штэ. Ингээд олон хаалттай газар байгаа штэ. Маш сонирхолтой зүйл ярьж өглөө. Орчондоо дасчихдээ хүн чинь. Танд бол бас нэг тийм онцгой зүйл байна. Энэ хүүтэнд та ингээд ганцаараа нөхдүүд хацар нүүрн хөлдөж яхад та ингээд тэсэд идэг. Бас хүний нэг тийм давтцчгүй чанар юм болов уу гэж бодож байна. Одоо за ернийх даардаг бол байж. Одоо энэ өвөлийн төшмийн далай дээгүүр явахдаа бажигтай хосчомтой далай дээгүүр давхдаг байсан шүү дээ. Одоо тэрний гайм байгуул яаж одоо өвдөг жаахан өвдөд идэг. Та одоо нас өдөр хідүүлж байна. 78. 78. Тий. Та бол анаахан сайхан харагдаж байна өө. Одоо тэгэл яг хавтаа хөөх юм. Одоо чи өтлөөлөө хөгшин авчаарах гэдэг шиг л болж штэ. За баярлалаа. Маш сайхан сонирхолтой зүйл ярьж өглөө. Энэ хүүтэн тайгад яаж амьд гарч ийн? Хөвсгөлийн ард түмэн энэ хүүтнийг яаж туулж ийн гэдэг бол их сонин учраас бас манай үзэгчдэд бас энийг үзүүлэе гэд ярьсан юм аа. За ан гэдэг бол байгаль дэлхийгээ яг хайрлан хамгаалах зүйл л дээ. Одоо ч яг тэгээд өөр ус юм байгаа гэсэн. Миний үед яг гайгүй л байсан дээ ерэн тэгэхэд. Тэр болгоно алж чадаад байдгүй. Тийм л байсан. За баярлалаа. Та бидэнд бас энэ сайхан Хөсгөл нутгийн тайгын ангийн тухайс маш олон сонирхолтой зүйлийг хэлж өглөө. Тэгээд та бас урт насаж удаан жаргаарай. За баярлалаа та бүхэндээ яах. Хэдэн жил загас барьж байна. Одоо энэ мөсний загасчлалын одоо хамгийн гол арга технологи нь юунд вэ гэдэг? Би бол нэг 5 жил орчим байна. Хамгийн анх нах захтайгаа явж загас барьдаг. Эмгэн мөсөн дээр болохоор хөвчлөг үргээд идэг. 60-80 см мөсийг хэр удаа хугацаанд цоолж байна? Тий, нарийн өрөм бол ер нь хуурдаг. Энэ өрмийг яриад байна тийм ээ? Энэний хувьд гэх юм бол жоохон өргөн. Их удаан цаа. Өнөөдөр та нар одоо яг ямар олцтой вэ? 4-5 ширхэх байх шүү дээ. Тийм бай, тийм. Хобби яахад ингэ сайхан байдаг шүү. Хэд хэдэн төрлийн аргууд байна. Бас манай үзэгчдэд одоо загасчлалын сонио аргуудаас хуваалцвал бас сонь зүйлүүд юу вэ? Бид ер нь уургаар л өөрсдийн хобби. Энэ яг уу манайх чинь нэг шайм гэдэг хорхоогоор ерөнхийдөө ингэж тижэж байгаа юм. Айл вэ? Одоо энэ хорхоо иймэрхүү ногоон өнгөтэй. Тэгээд
Энэ гэхдээ хиймэл. Энэ дандаа хиймэл. Та бүс тузаан болсон учраас бас авч чадахгүй л да. Тэгээ та хэд манаас олзомогтой л үйж штэ. Өө яах вэ? Энэ одоо ямар загас вэ? Наач одоо хөвсгөлийн хайр ус. Манай нутгийн хэллэгээр бол балиус гэж хэлж байгаа. Гэтэ нөгөө үндсэн хайр усын хувьд бол би энэ жоохон шовтон байна тий. Шовтон голынхыг бол арай жаахан шовтондөө байж магадгүй тий. Жоохон өнгө нь хардуу байна уу? Хоёр янз байгаа. Цагаан хар хоёр төрлийн балиус байгаа. Сибирийн нэг хийдэг хоол үүдээ. Шууд түүхээр нь. Якутууд бас хийдэг. Якут сагуда гэдэг юм тэрийг. За. Тэрийг бол бас л юу яадаг? Шууд давс, перц, сонгонтой тостойг утгаан шууд идчих. Манай энэ чинь дандаа орсууд их ирдэг болохоор юу байгаа юм? Арасклотка гэдэг нөгөө нэг бут цогсон загас юм уу хаашаа. Перц, давс хоёрыг ингээд хутгаж жагаад тэгээд дүрэл нөгөө 100 г өглөөрт гарчаал ингээд сайхан өдрийн наранд чингис хэсэг сайхан суучаал бариул барихгүй дээр хамаагүй ерөөсөө сайхан стресс тайлэгдэн хүн чинь амарна. Гол жаахан дулаахан л байх хэрэгтэй. Таны гуталч одоо юу нэрс вэ? Миний гутал чинь зарим хүмүүс андуураад байна шүү дээ. Нөгөө годон гутал гэж андуураад байх шүү дээ. Энэ годон гутал биш. Нөгөө хужаагаас авчираад байгаа годон гутал чи илч байхгүй. Нэг муухай өснө остол юм байгаад. Энэ чинь нөгөө адууны арьсан гутал шүү дээ. Энэ хөөндийн гутал. Сая би чинь дарахтын хотгороор одоо энэ тайгар очсон, зүүн тайг очсон. Хасах 47 химийн хүүтэнд чинь би энэ гуталтайгаа л явж штэ. Өөр арга байхгүй. Гутал сайд 3 юурд гэдэг. Харин тий одоо ингээл энэ хүүтэнд чи явж штэ. Одоо 40 градусын хүүтэнд бид 3 одоо ингээл сайхан сууж штэ. Яриандаа халуураад одоо алдчихад байна. Би засах ч юм уу яаж зохицуулж байна? Одоо би засах ч одоо ийшээ гүйн шүү дээ. Хар хурдаараа. Тэр нэг айлын юунд л очлаасан. Тийм үү? Тий. Би та нарт их гоё санал болгох юмтай ирсэн байгаа штэ. Одоо хөвсгөлийн нэг эмзэг асуудал байгаа штэ. Зөндөө олон жуучны бааз бариад байдаг. Тэгэнгүүтээ хөвсгөл далайн ээжийнхээ ойролцоо ингээд баахан олон нэг муха модон жарлангууд хийцэн. Хөрснийхөө доороо нуурынхаа айс аврагах нөлөөлт юм бэл. Тэгэхээр бид нар яах ёстой гэхээр нэг ийм жорлон байгаа. Ерөөсөө энэ байна штэ. 20 литрийн багтаамжтай. Нэг 3-4 үнэтэй гэрүүл бол нэг 7 хоногийн хугацаатай сайхан бие засч чинь. Өнөр та нар байхгүй. Энийг санал болгоод би сууч да. 0 дээрээ сайхан суугаад явчих. Нэг иймэрхүү юм хийхгүй бол энэ сайхан байгалаа бас хордуулаад байх шиг байна. Та нартаа үлдээчнэ. Ингээд та нар шиг олон цагаар загслаад явж идэг улсуудад бас хэрэгтэй баг. За нэг иймэрхүү юм байна да. Тэг өнөөдөр чинь битүүний өдөр шүү дээ. Тийм шүү дээ. Тэг ханхынхантайгаа бид нар хоньны ууц бууз идэж битүүлэх биш. Сайхан загсаа идэ битүүлчих. Яа тийм нутгийн онцлог юм чинь тийм ээ. Ийм онцлогтой л байж ин да. За тэгээ та нартаа амжилт хүсье. Сайхан байна, сайхан ярьцлага хийлээ. Орой хэдүүлээ бид нар зураг аваад нэг 6 гэд ерөнхийдөө дуусах байхаа. Нараас шиг чинь. Сагуудаа хийж сонирхол хийдэ. За, орой та нар нөгөө манай буудлал байгаа штэ. Буудлал дээр сайхан нөгөө загснуудтайгаа ороод ирээрэй. Тэгээ хэдүүлээ нэг гоё загс идэ. Битүүний өдөр нэг сайхан загсны гоё хоол хийх нэ штэ. Хуушуур хий, сүвши хий, шари тий. Smart Bionoil цуслан гэр хороолол амралт совилж зориулсан Bionoil ухаалаг жарлан суултуур бохир задлагч үнэр дарагч бодис борлуулж байна. Smart ухаалаг Bionoil ай тухайг танд мэдрүүлнэ. Алтада хангада явахада алага жоротонетая ае хере иргэши натая ховшо хангага бахата хүрэн жоротонетая ехере иргэши надая хөвсгөл даллагарайлахада холог шамда надая ехере иргэши надая
За өнөөдөр ч ингээ бид ингээ ханхаар сайхан явлаа. За манай загасчд байна шүү дээ нөгөө далаа дээр мөсөн цооног хийжсэн бас нэлээ олзоо мөхтэй загсаа аваад ирсэн. Өнөөдөр бас ханхийнхны гол одоо хідэн төрлийн хоол хийдэг юм байна. Тэр хоолыг бас та бүхэндээ үзүүлэх гэсэн санаатай байж байгаа. За манай ханхийнхны одоо бас нэлээ урдаа барьдаг яруу найрагч нэргүү. За манай өөрөө хоёр маань нийлээд бит гур би бас нэг жоохон хутгадаг ухаантай тогооч биш шүү. Тэгээ бит гур бас та нартай зориулаад нэг хідэн хоол хийх гээд бэлдэж байна. За ингээд хэрцээ чигт 20 гамтлагч. За би. За мангар хийчих. Тараад. Наалтахгүй. Тий, наалтахгүй. Иркутск руу одоо хэдэн километр байна эндээс? 170 орчим л гэж ярьдаг юм. Сибирийн хамгийн бас гоё хот шүү дээ. Тийшээ очиод за би энийг хийчих. За энэгээр одоо юу хийж байна? За энэ бол одоо угэл дээр тэр нүүрсэн дээр. Ил одоо гал дээр. Энэ бол битүү 30 минут хотно. Энэ бол сур гал дээр шууд болгочих юм байна тий? Болгочих. За. Гал дээр ч биш ер нь угэл дээр, цогон дээр л гэсэн үг. Сэлүүрүүдийн сервенерийн гэж одоо ярих юм. За. Албагаа. Тэгээд одоо ерөөсөө арьс одоо ингээд өөрөө арьс нь бол тусдаа. Ингээд. Ингээд л хэлэх юм шүү дээ. Тий. Ингээд хоорч. Гутаар загсаар гутарын цөөрэ гэж одоо бид нар хэлдэг. Энэ бол ердөө манай одоо ханхтал ер нь хийдэг. Өөр Монголд байхгүй. Ер нь байхгүй гэж л одоо би боч. За эхлээд одоо гутаараа хуулнаа. Энэ бас арьстай загс. Энэ гутаараа арьсан шиг байна тий. Тий. Одоо хуулаад хатаасан арьсан гэсэн үг. Бөөгийн хэнгэрэг үтгэхэд голцоо их хэрглэж байсан байдгийг. Оо тийм үү. Тий. Хойноос орж ирж байгаа бурятууд, орсууд бол ерөөсөө энэ гутарын цоорынд маш их дуртай. Налимаас одоо ганц энэ налим загсны дотроос энэ цоорын болдог онцлог нь болохоор энэ одоо илэг. Энэ бол одоо маш гоё цагаан илэгтэй, том илэгтэй. Энэ илгэндээ одоо хуурч энэ илэг бас их сонин. За. Одоо игээд авахаар өөрөө тос болдог. Энэ илэг нь. Тосон чарахгүй илгэнд нь шарна. Тэр нь онцлог байгаа. Тэгэхээр гутаараа илгэний бас нэг онцлог нь болохоор түлэнхэд их маш сайн. За энэ гутаараа ходоод бас их сонин байдیں۔ Энд бол одоо задлж үзье. Бүтэн загас одоо сая бидний хийж байдаг бүтэн загас хүртэл одоо 100-ны цагт байж байдаг. Тэгэхэд одоо энэ яг юу хийсэн гутаар вэ гэдэг нь энэ бол дан нуурын шайм. Юу вэ шайм? Жижиг шайм одоо хорхой энэ. Одоо жижиг хорхой нь. Бараг одоо сам хорхой гэж хэлэх юм уу да тий. Энэ одоо энэ байна энэ хорхой бүтнээрээ энэ. Үнэн худал нь бүүмэд хүмүүс одоо сүүлийн үед одоо ходоодны юунд маш сайн байдаг гэдэг. Ходоодны өвчин сайн. Өвчин сайн л гэдэг нь одоо тэгээд гутарын зүрх нь энэ. За гутарын зүрх. Гутарын зүрх ямар сони юм бэ? Толгоон дотор үү? Толгоонд эндээ байдаг. Толгоондоо байна. Гутарын зүрх. Тэгээд гутаар маш амин хөтэй загсан. Толгойд юм уу? Одоо энэ байгаа энэ хүн махан дээр сохиж ижил. Ерөөсөө хүн. Бараг хүн мах гэж бас тий энэ тусдаа бас нэг энэ ийм мах энэ завсар энэ байна. Энэ одоо энийг бас идэхгүй. Идэхгүй авчаа энэ. Таргууны хүн мах гэж байдаг. Гутарын хүн мах гэж одоо ерөнхийдөө бөкс хэсэг дээр байдаг тийм шүү дээ. Яг энэ одоо төгсгөл дээр. Төгсгөл дээр. За зүрхэн толгой дээр байна. За хүн мах нь бол ерөнхийдөө нэг ийм малын мах шиг л ийм час улаан мах байдаг юм шүү. Цэвэр мах. Бэлэн болгож авсан энэ маха чанаад одоо яс мах хоёроо салгаад бэлэн болсон маха зэрлэг сонгоноороо амтлаад тэгээд илгэндээ хуурч одоо цоорын бэлэн болно. Одоо ингээд шууд тос гараад ирэндээ хэрнэ хийхгүй шүү. Бас нэг ингэж маяг чигээд өгдөө нөхдүүд. Та дараа нь шүү давсаа гэхдээ тэгж маягтай хийгэрээ зэ. За. Худлаа ингэж аваа те. Таарж байгаа. Дараа ингэж тавиад. Бас. Хоош. Туркийн нэг мундаг тоогооч шүү дээ. Яг тэр давсаа хийхдээ ингэж хийдэг гинэ. Хөдөлгөөтэй. Хөгжмөөр ингэ жоохон ингээ нэг жоохон дөвчин дээр үзүүлэх хэрэгтэй байлаа шүү. За. Харин гутгалцаад өгчих юм уу? Танаг бойл гэсэн чинь нэрээ. Манай нэг сэргээгээд найз энэ цоорынд дуртай л да. Орос. Тэгээд би нэг одоо ирэхээр нэг гоё юм хийх гээд маш олон хамтлагчаар хийгээд өгсөн чинь толгой сэгсээр идэхгүй гарна би гахаад юу болсон яасан сэргээ яагаад гутэр идэхгүй гэсэн. Би энэ хамтлагч идэхгүй яг танаа дээр нохови одоо юу ч нийтмээр. Яг үндсэн. Яг тэр ойр гамтнаа. Зүгээр тэр тий. Нөгөө Солонгос, Япон, Хятад тоогооч нар соус гэртээ бэлдэж ирдэг гэж байгаа шүү дээ. Нэг жижигхэн шилтэй нэрээр хийчдэг. Яг
Хүний хажууд тэргээ зуурдаггүй. Тэгээ нөгөө тоогоочоо тэгдэг нэ туслах тоогоочоо галтгооноос нэг ийм сөнгө аваад иргээл тэр хооронд нөгөөт хийждэг. Ерөөсөө харуулдаггүй. Тийм байл гэсэн. Таасаа намайг нэг ийшээ гүйлгэсэндээ. Гүйлгэсэн. Тэр хооронд та нэг юм хийчихгүй. Бас энэ та нэг их юм сураад байгаа юм байсан. Би бол танд давсны арга зааж өгсөн шүү дээ. Тийм бэ. Тийм. Худлаа нэг маяг зааж өгч байхгүй. За өнөөдөр би таны туслах тоогооч болж байна. Та бидэрт юу ямар хоол хийж өгөх гээд байна? За загсан уушуур. За. Дархтын цагаан загс бол за манай одоо Хөвсгөл аймгийн цагаан нур суманд одоо байдаг амтлаг, чанарлаг за их одоо тийм ээ шимт хилжээлтэй, шингэл сайтай брэнд болсон юм. Шанзанд нь юу хийж байна та? За энд бол загсны мах, зэрлэг сонгон, давс. За ийм гурван л одоо хавцаж өдрөө авахгүй. Авахгүй. Яг хийж бол болно. Тэгтээ бол зүгээр яг энэ хоолндор бол энэ орцыг бол оруулсангүй. Зарим нэг хоньны сүүл хийгээд загсан уушрыг идэдэг. Тэр ямар учиртай? Болно. Яг ер нь бол яг цагаан загс бас яг тийм ээ илүү тийм ээ бас жоохон загас жоохон аргуун байдаг. Тийм ээ одоо тослог бахтаа бас яг цагаан загсны өд. Тэгэхээр яг илүү одоо тослог болох тийм ээ. Тийм ээ илүү одоо чанартай колорлог болохын тулд бас хоньны сүүлийг бол хийж хоолндоо загсныхаа хоолнд бол альцсандаа хэрэглээд хэрэгж болно. За ер нь яг тосоо халаачаад тийм ээ тос сайн алдсан бол зөөлөн алдар айлуулах одоо шархан зүйтэй. За өнөөдөр ингээд битүүний өдөр болж байна. Маргааш одоо шиний нэгэн болох гээд. Тэгээ ханхынхныхаа хувьд бид нар битүүний өдрийг их тийм орс маягаар одоо тэмдэглээ сууж байна. Сибирт очсон Иркутскт орос айлд байгаа юм шиг санагдаж байна. Манай энэ ханх сумчин нэг онцлогтой байлээ. Урайдууд, урайн хаачууд одоо голцоо амьдэрдэг. Бол нөгөө Монголын Швейцар гэж одоо нэрлэдэгсэн шүү дээ ханхыг. Манай анх сумчин Орос ялгааны улсын одоо Бурайдын Түнхэн Ахан аймагтай ил залгаа уршдаг. Ер нь ингээд захын нэг айлд ороход бол ширээн бол ийм гоё илбэг эдээ ундаагаар дүүрэн өөрсдийнхөө дандаа гар аргаар бэлтгэсэн органик хүнсийг хэрэгэлдэг. Тэлийн цаана бол тэгээд энэ утгаараа ч гэсэн манай ханх сумын ард иргэд бол юу байна түүгээрээ дайл дүүрэн сайхан ширээтэй ингэж зочдгээчтэй угтдаг тийм боломжлол бол байдаг юм аа. Маш гоё уушур байна. Тасархаа ярих юм алга. За туул энэ юу цэцэг тавьчих вэ? Ямар очиртай вэ? За энэ болохоор нөгөө жами мадаг цэцэг гэдэг тийм ээ. Манай нутагт бол маш их ургадаг. Тэгээд жами мадаг цэцгийг түүгээд ингээд хатаагаад өвөл бид бүхэн хэрэгэлдэг. Одоо хүүхдийн хоолоо өвтгөхөд маш сайн. За мөн дархлаа дэмжихэд маш сайн. За энэ болохоор нөгөө чоны хэлгээд ургамал. За энэ ургамал бас дархлаа дэмжинэ. Тэгээ бас нөгөө ходоод нь бас маш сайн. Тэгээ хоол шингэхгүй байгаа. Бас тэгээд нөгөө ходоод жоохон өвддөг хүмүүс бас их сайн ингэж. За энэ юу ороод ирв? Фэл загс. За фэл загс. За манай буянтмагийн шарсан фэл загс тийм ээ. Оо сайхан шарсан байна шүү дээ. Юутай шарсан бэ? Яг Орос маягийн шарсан загс шиг л санагдаж байна, харагдаж байна шүү. Өнөөдөр битүүний өдөр юм чиг хамаагүй дээ шүү дээ. Өсгөлт одоо манай найз нөхдөд ер нь монголчууд маань аялж ирэхдээ бол хатгал дээрээ за зам харилцаад идвүтсэн юм бас харьцангуй хүнд учраас хаанхад өрөөсөө ирдэг юм байна. Энд бол ийм өөрмөс онцлог байгаа шүү. Одоо хоймор нутгийн бас хоймор болсон ийм сайхан нутаг байгаа. Энд бол бас Орос улстай эрт үеэс одоо тий хойд өршлөг байм орхон байсан гэдэг утгаараа энэ хоолны соёл бүх юм арай өөрмөц ийм сайхан газар байна. 100 ер нь наашаага ер нь хэдэн цаг явж иж орж ирж байна. 150-60 км байгаа шүү дээ, тийм ээ. Тэгвэл нийтдээ ингээд 10 цаг орчим ингэж явж байна. Зам бол ийм их бартаатай бэрхшээлтэй учраас тэр болгон зорж ирж чаддаггүй. Тэгэхээр байгалийн сайхан байна. Дэ ундааны сайхан соёл нь байж байна. Энэ утгаараа ингэж хүмүүс ирдэг юм. Машина хатгал дээр тавьчаад одоо усан завьар наашаага ороод ирвэл их амар юм байна, тийм ээ. За 100 бол энэ их боломжтой болчихж байгаа. 101 4 цаг орчимд явал наашаа ороод ирэндээ хатгал дээр ханх дээр бол өрөөд ирэх юм боломжтой. Би туслах тоогоочоор ажилласан. За манай нэргүүгийн хийсэн гой загас. За та хэд нөгөө яаж идэх аргачлалыг нь бол мэдж байгаа шүү дээ. За та хэд сайхан аваад идээд байгаарай. За стүүчингээ авчиа да тийм ээ. Оо янзтай. Янзтай гоё.
За цуураа ороод ирсэн. Маш их уюг. Одоо ямар ч тос нэмэг өөрийнхөө илгээр тэгээд одоо идэхээр бас тостой байгаас. Тийм ээ. Би яг энэ амтан дээр нэ штэ. Яг энтэй адилхан байна. Одоо нэг шипроч ч юм уу яг тэгж хэлж чадахгүй. Нэг л тийм өвөрмөц содоо амттай. За миний хэлсэн хоолтой туслах тоогоочоор ажилласан та нэг идэд үзтээ. Ямар амттай байна. Анх удаа идэж гин үү та? Өсгөл нутгийн өнгөхөд. Өсгөл нутгийн хүмүүрчлөө бид нар ч одоо бие биендээ бол зам харилцаа их хол байдаг. За зуны өдрүүд бол бараг 10 цаг явднаас ирдэг учраас тэр болгон ирч чаддгүй. Гэхдээ би ингэж ирэхгүй байгаа ч одоо ер нь манай монголчууд тэр болгон бас ирч чадахгүй байсан байна гэж бодож байна. А гэтэл өнөөдөр зорж ирсэндээ одоо үнэхээр их баяртай байна. Одоо хэдэн ч төрлийн загсан хоол идэж байна одоо ерөөсөө. Мах шиг амт. Ширхэгтэй тийм хуурай хатуу мөртлөө цаанаа тосдог. Тэгээд ер нь бол яг хүмүүс загс гэдэг боловчгүй тэр махыг яг ингэж хэрэгжилж олно хийдэггүй. Манай анхийнхан бол энийг их тийм уйг байдаг, хийхэд бас амархан байдаг, нийтлэг учраас нэлээд өргөн хэрэгэлдэг. За манай ерөнхий тоогооч бол нэр үнэхээр мундаг тоогооч байна. За би та бүхэндээ дарахад нутгийнхаа нэг сайхан яруу найргийг уншиж өгье. Томоос томулаа наран толгой дээрээс мөн вандадаг. Тим хавцал улсын дунд малаан адуулдаг миний дарахад зон жижигээс жижиг саран жирмийн зуран дээр тэмцдэг ийм шигүү хөвчинхэн гүнд улсаан дуулдаг миний арт түмэн улсынхаа гүнд хөвчинхэн уудамд ургийн ургаран өртөөлөхтөн соён дээдэлж Монголон хайрлсан миний дарахад зон тэнгэрийн заяатай юм аа. Хайр. За тэгээд манай нутгийг салхин дээрх тосхон гэж би одоо энэ 21 онд шинэ яруу найргийн ном гаргасан. Өвсгөл далайн чандаас танд салхин дээрх тосхон бэлгэлье. Өнөөдөр манай аялын тойрог нэвтрүүлгийн баг хамт олонны хувьд манай үзэгчдийн хувьд ингээ битүүний өдөр одоо монголчууд ч битүүлэхдээ яаж битүүлдэг вүлээ? Бүгдээрээ цагаан сараар буузаа идээд ингээ битүүлдэг. Гэтэл өнөөдөр бол бидний битүүлэг нэлээд гоё ханх маягийн ийм загсан элбэг дэлбэг ширээтэй тавгаа зассан ингээ сайхан битүүллээ. Ямар нэгэн бас газар ингээд аялж явах болгонд дахин давтагдчихгүй хоолны өрмөц соёлууд байдаг. Би өнөөдөр ханх дээр ирээд ямар сэтгэлдээ боцож юм гэхээр энэ яг байгаль далаа дээр очисон юм шиг орсуудын одоо соёлыг үзэж байгаа юм шиг гэд би эхэндээ ингээ бодож исэн чинь бас өөр юм байна. Цэвэр ханхын хоолны соёл гэдэг бол Орос хоолны соёлоос бас нэлээд өөр байдаг. Тэгээ ялангуяа нийт ханхынхаа ард иргэд одоо хуучин ажиллаж исэн нөхдүүд за манай одоо дуу хөгжмийн багш туул ингээ бүгдээрэнд нь одоо манай энэ аяллыг сайхан зохион байгуулж би түүхний зураг авалтаар сайхан хангаж өгсөн манай цэгийн маань байж гэн. За мөн одоо би түүхэнд одоо бас сайхан тусалцаа үзүүлсэн Саян радионд одоо буудлынхаа хамт олно гэдэг талархснаа илэрхийлье. Үнэхээр сайхан ширээ боллоо. Энэ сайхан байгалийнхаа өсөлд амьдарч байгаа та бүхэндээ баярлалаа. Дархтын 13 овоонд ирсэн байна. Өнөөдөр шөнийн 1-ний өглөө Дархтын 13 овоогоо ингэж тагтдаг юм байна. Одоо энэ сайхан гал түлээд аргал уугуудаад энэ 13 овооныхаа голынх нь яг үндсэн их овоо гэж нэрлээд бусад овоонуудаа болохоор 12 жилээр тоолж эхэлт юм байна. Тэгээ хүн бүхэн өөрийнхөө жил дээр очиж энэ аргалаа сайхан уугуулаад энэ овоогоо сайхан тойроо тэгээд нар мандахыг одоо хардаг ийм сайхан уламжлалтай байна. Одоо гарлаа. Хүн бүрийн амьдралд санаан дурамгүй гайхамшигтай өөрчлөлт ирдэг. Энэ бол аялал самс хандрлын баяр баясгалын
Түүнийг та зөвхөн мэдээд амсаад өнгөрөх биш, харин үргэлжлүүлж анхны алх маань зоригтойгоор хийх нь чухал. Мянган бэрийн аялал нэг алхмаас эхэлдэг. Аялын тойрог энэ бол таны нэвтрүүлэг.